Дорногов аймгийн Эрдэнэ сумын Харьяат бүгд найрамдах Монгол ард улсын аварга малчин эмнэг сургалтын спортын мастер Эрдэнэ Баяр Магнай 2025 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1004 тэмээ тоолуулжээ. Тэрээр 1979 оноос эхэлж мал маллсан бөгөөд зах зээл эхлэх үед өмч хувьчлалаар 20 гаруй тэмээтэй болсноор тэмээгээ өсгөж эхэлсэн байна. Эхний үед малаа 5 төрөл дээр өсгөж байсан бол сүүлдээ тэмээг дагнан маллжээ. Өөрсдийн хүчнөөс боломжийнхаа хүрээнд одоогоор 40 гаруй инг сааж, ингний хоормог, эдээ ундаа хийж зах зээлд нийлүүлдэг тэрээр өнгөрсөн оны амжилтаараа сумын 1000 тэмээчний алдрыг хүртээжээ. Тэрээр өмнө нь мал сүргийн 5 төрөл дээр өсгөж улсын аварга малчин болж байжээ. 1979 оноос эхэлж мал малж энэ илгээлтээр гараад тэгэл тэмээ малж ирсэн. Амьдралын зам нэгдэлт Дорногов аймгийн Эрдэнэ сум 5 төрөл дээр нь малаа өсгөж байгаа. Тэгээ сүүлд нь тэмээгээ голчилж одоо өсгсөн дөө. Тэгээ өсгөөд өдий 1000 төгрөг гэлээ дээ. 16 настай тэгэл юу 300 тэмээ маллал тэгэл авч гарч ирлээ. Тэмээ бол жилийн 4 улирлын турш сүү сайлаан өгдөг ашигтай мал төдийгүй хатуу өвөл зуудад төсвөртэй юм. Малчин Баяр Магнай малаан төрөлжүүлж өсгөх зорилго тавьж тэмээгээ 1000 хүрэхээр олон жилийн өмнөөс хөдөлмөрлөж эхэлжээ. Түүний баг хүү нөхрийг голчлон өсгөж алтан төлөө эзэн болсон бол өөрөө энэ жил 1000 тэмээчний алдрыг хүртсэн байна. Тэрээр хүүхдүүдийнхээ хамт тэмээнийхээ үйлдвэр ухсааг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, зах зээлийн эргэлтэд оруулах гарч ийдлийг эрэлхийлж ажиллаж ирсэн бөгөөд цаашдаа ингний сүгэн борлуулж олон улсын зах зээлд гаргах зорилготой байгаагаа өгүүлсэн юм а. 2023 онд Дорногов аймаг 54537 тэмээ тоолуулж байсан бол 2024 оны жилийн эцсээр 58119 толгой болж өмнөх оныхоос 4000 орчмоор нэмэгдсэн байна. Харин 2025 оны жилийн эцсээр 6693 тэмээ тоолуулж тэмээний толгой 4.3%-аар өссөн байна. Дорногов аймгийн хамгийн олон тэмээтэй Мандах сумын малчин Нямсүрэнгийн Баясгалан 2024 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1008 тэмээ тоолуулж байсан бол 2025 оны эцэст 1146 тэмээ тоолуулж тэмээгээ 138 толгоогоор өсгсөн байна. Ийхүү Дорногов аймаг 1000-аас дээш тонны тэмээ тоолуулсан 2 малчинтай боллоо.